Энэ ертөнцид өргөмжлөгдөхийг хүсдэггүй хүн гэж байхгүй байх. Найз нөхөд, танил хүмүүсийн харилцаанд ч хоорондоо ярилцах, хамт ажиллах тухайд хинч бай өөрийг нь өргөмжлөхөд дуртай байхаас дорд үзэхэд хинч дуртай байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүстэй харилцахад заримдаа хэцүү, стресстэн. Сайн мэдээний ажил хийхэд ч энэ тал дээр хамгийн хэцүү. Харилцан буулт хийж нэгэндээ анхаарал тавьбал сайн байхсан ч энэ зөв, үгүй энэ нь зөв гэж өөрсдийн бодлол уртал болгодохдоо зөрчилдөөн үүсэж санаатай биш ч гэлээ нэгнээ шархлуулах нь бий. Хамгийн агуу нь хайр гэж Бурхан айлдсан. Хайр өөрөөсөө төрүүлж бусдыг боддог. Өөрийнхөө зовлонг биш, бусдын зовлонг боддог сэтгэл бол Бурханы зүрх сэтгэл юм. Бурханыхтай адилхан сэтгэлтэй байх хэцүү ч гэлээ хайраар өөрчлөгдөж байж Тэнгэрийн хаанчлал явах болохоор хайр болцгоё. Бурхан өөрсдийгөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Өөрийгөө өргөмжилдэг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруй байлгахсад өргөмжлөгдөн хэмээсэн. Даруй сэтгэлтэй байсан цагт л бусдын үгийг зөв гэж хүлээн зөвшөөрнө. Төлөв даруй сэтгэлгүй бол эцсээ хүртэл өөрийнхөөрөө зүтгэх бөгөөд үүнийг зөрүүд зангиж болно. Ах эгч дүү нартай ч үргэлж даруй сэтгэлээр хандвал Бурхан зохистой цагт та нарыг өргөмжлөн гэсэн үгийн дагуу эцэст нь өргөмжлөгдөх болно. Бурхан та нарыг өргөмжлөгдөж Тэнгэрийн оронд амжилттай ороосой гэсэндээ л даруй байдлын талаарх олон сургаал, сургамж өгдөг юм. Сионы итгэгчид бүгд сүнслэг байдлаар бол ах эгч дүүс шүү дээ. Энэ бол дээд доод хүмүүсийн харилцаа биш, харин ах дүүсийн харилцаа, өөрөөр хэлбэл гэр бүл. Мэдгүй юмыг нь зааж өгч, амттай юм байвал идээрээгээд хуваалцаж, даарч байгаа юу, халууцаж байгаа юу гэдгийг нь анзаарч санаа тавина. Гэр бүл ийм л байдаг. Сион бол гэр бүлийн хайр үргэлж мэдрэгддэг, халуун дулаан, тав тухтай газар байх ёстой. Манай гэр бүлүүд бол Бурхан амиа золиослон байж аварсан дэндүү эрхэм нандин сүнснүүд юм шүү дээ. Эцгийн тэгтлээ нандинан хайрладаг гэр бүлүүдээ баяртайгаар өгтөж, халуун дотн хандах нь юу юунаас илүү эцгийг баярлуулах үйлс юм. Тэд Тэнгэрт яруу алдар эдэлж байсан ч энэ дэлхийд бууж ирээд бүгд хүнд хэцүү амьдарч байна. Ажлаасаа болоод ядарч туйлдан, сүмд эрэхтэн, Бурхныг дуурайсан хайраар дүүрэн гэр бүл баяртайгаар мэдлэн угтахаар халуун дулаан ганц үгэнд нь сэтгэл нь сэргэж, эрч хүч ундардаг гин. Мэд мэдэх нь тийм ч сүртэй юм биш мэт байвч хэн нэгэнтэй сайхан мэндэлбэл нөгөө хүнд эрч хүч өгч мэндэлж буй хүнч баяртай. Тэдний итгэл сайжирч нэгч гисэн сүнсийг аврыг гэсэн хайрын сэтгэл ундрна. Ганц үгээр мянган үр дарна гэдэг үг байдаг шиг мэндийн ганц үгээр хэн нэгний сүнсийг аварчж болно. Үүний тулд бид өөрсдөө бүх хийж даруй байх ёстой. Нөгөө хүнээ надаас дээр гэж хүлээн зөвшөөрөх даруй сэтгэлтэй байвал аяндаа л мэндэлж бүхий нь.
Бурхны үгийн дагуу өөрийгөө даруй болгож, бусдыг өргөмжилдөг итгэлийн амьдралаар амьдарцгаая. Үннийг дамжуулах нь хайр мөн ч гэлээ бие махбодын хувьд ч зүрх сэтгэлийг дулаацуулах хайр дээр үндэслэлсэн байх ёстой. Үр жимс гаргалаач хайр байхгүй бол эцэс сүлд нь унана. Тийм ч учраас эцэг эв ихтэй байж нэгдэрэй гэж айлтдаг юм. Эцэг ансаахан Христээс сурсан хүүхдүүдийн хувиар бусадтай ээлдэг мэндэлж даруй үг, халуун дулаан үг хэлдэг бай. Ганц үг хэлэхдээ ч бусдыг шүүмжилж шархлуулахын оронд тайвшруулж урамшуулах үг, сайхан үг, бусдыг босгон байгуулах үг хэлж бусдын сэтгэлийг хөдөлгөж нэгүсэл өгцгөөе. Тэгсэн цагт л үр жимс багсайтал гаргана. Бүх модыг сайн бордож байж л цэцэглэж үр жимсээ өгдөг шиг гэр бүлүүд урмын үг, сайхан үг сонсохороо ирч хүчтэй болж үр жимс гаргадаг. Эцгийн үгийг дуулууртай дагаж, эцэгт таалагдах сайн мэдээний амьдралаар амьдарцгаая. Тэнгэрийн орон бол хүний үгээр илэрхийлэх аргагүй үзэсгэлэнтэй баяр хөөр цалгисан газар. Хайрын үр жимс их гаргаж Тэнгэрийн оронд мөнхөд амьдрах хүүхдүүд болоорой.